Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэхийн санаачилсан хүнсний хангамж аюулгүй эдэл үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнс хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн боллоо. Ногоочд ногоогоо тарьж ийн, үйлдвэрлэгчид үйлдвэрлэхээ мэдж ийн. Тэгээд энд ганцхан л дэмжлэг хэрэгтэй. Энэ бол урт хугацаатай богино бага хүнтэй зээл. Эхний ээлжинд одоо 3-5% хүнтэй 3-5 жилийн хугацаатай одоо бага хүнтэй урт хугацаатай зээлээр дэмжиж байгаа. Энэ нэг ойролцоогоор энэ жил бол нэг ихний төлөвийн зээл олгоно гэсэн үг. Яг энэ хүүн дээр нь татаас өгч байгаа энэ байдлыг бол маш их талархалтай хүлээж авч байна. Ялангуяа энэ жижиг аж ахуйн нэгжүүдээр ер нь их хүрэлцээтэй маягаар хуваарлаж өгвөл болов гэсэн санаа. Импортын барааны гайлын татварыг үе шаттайгаар нэмэгдүүлнэ гэж ярьж байна. Энэ бол аюул чухал. 23 бүлгийн нийтдээ 51 бараа бүтээгдэхүүн удаа аж ахуйн бараа бүтээгдэхүүн дээр ойрын жилүүдэд 23, 24, 25 онд шатаратаагаар 15, 20, 25% болтол одоо нэмэгдүүлэх ийм шийдвэр гаргахаар ажиллаж байна. Импортын барааг орлох, хүнсийг үйлдвэрлэх ийм л одоо үр хариуцлага ирж байна. Энэ хүнсний хувьсгал бол цогцоор нь арга хэмжээг төлөвлөж байгаа л гол ач холбогдол байна. Тэгвэл одоо 3 сая бүхэн амтаа усж байна. Одоо өөрсдөө хүнсний хэрэгцээгүүдийг бүрэн хангах боломжтой. Бүхний хүчин зүтгэлээр энэ том зорилт бол амжилтанд хүрнэ. Ажлын байртай байх, ажилтай болгох энэ зөвхөн хүнсний тухай яриаггүй гэдгийг л би аягүй сайн онцлоо. Бодит байдал болох тал дээр бол үнэхээр тийм айдас бол байна. Монголын төр сүүлийн 30 жил маш олон тооны бичиг баримт үйлдвэрлэсэн тийм ээ. Бид бас цаасан дээр үлдээж болохгүй нэг. Одоо бодит байдал дээр ажиллахгүй тохиолдол бас их болж ирсэн. Гэхдээ энэ удаа болчихлоо гэсэн гордлголоо шүү дээ. Энэ болохоор яг хурдтай явж гин гэж ойлгож байгаа. Ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгалч гэсэн буруу хэрэгжүүлэх юм бол тийм ээ. Бас зүгээр цаасан дээр үлдээд одоо өнгөрөх эрсдэл бол байгаа. Улсын хэмжээнд ерөнхийлөгчийн төвшөнд, засгийн газрын төвшөнд, их хурлын төвшөнд энэ асуудлыг гаргаж ирж тавьдсан ийм явдал байгаа. Энэ бол ямар нэгэн цаасан дээр одоо галцсан нэг бодлого шийдвэр биш, бодиттой ажил болж байгаа гэдгийг одоо өдрөө арга хэмжээ бол харуулж байгаа гэж бодож байна. Ер нь энэ хүнсний хувьсгал өнөөдөр бас ингээд яригдчихсэн бол өнөөдөр ажил хэрэг болоод бүр улмаар одоо улсын их хурал дээр төсөв батлагдаад яг бодит ажил болох гээд ингээд явж байгаад үнэхээр баяртай. Энэ хүмүүс чинь түрүү ордноосоо гарч ажилласан байна. Маш их ажлуудыг хийсэн байна. За энэ бол одоо бүр яахааргүй сая би ерөнхийлөгч хичнээн газраар явсан юм дэ гэдгийг бол сая би олж харлаа л да. Ийм богино хугацаанд зүгээр нэг цаасан дээр буулгах арга хэмжээ биш, бүгдийн тойроод энэ ч үзсэн биш тийм ингээд. Энэ бол үнэхээр бахархууштай. Хийж чадах зүйлээ, үйлдвэрлэж чадах зүйлээ дотоодоо үйлдвэр тэр тусмаа хүнсээ дотоодоо үйлдвэрлэх гэсэн бодлого одоо төрийн бодлого хэрэгжиж байгаа. 19 нөлтөлийн хүнсээр дотоод хэрэгцээгээ 5 жилийн хугацаанд бүрэн хангах боломжтой гэдэг тал дээр одоо хүнс үйлдвэрлэлтэйгээ зорилгоо нэгтгэж чадсан. Шаардлагатай бүх бодлогын гол шийдвэрүүд гарсан, санхүүгийн салбар дэмжиж оролцохоо илэрхийлсэн. Ингээд хүнсний хувьсгал боддоор бүрэн ихээрээ боддоор хэрэгжиж эхлэхэд бэлэн боллоо гэдгийг баялаг бүтээгчид зарлаж байгаа. Төр засаг нь ард иргэд баялаг бүтээгчтэй бүх талаар дэмжиж, бодлого нь тодорхой, дэмжлэг нь оновчтой, санхүүжилт нь хүртээмжтэй, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо, төр хувийн эвшлийг түншлийг сайжруулж сэтгэл гарган хамтран ажиллах шаардлагатай юм а. Хүнсний хангамж аюулгүй байдал, үндэсний хөдөлгөөн бүрэн хэрэгжиж эхлэхэд төр засгийн зүгээс шаардлагатай бодлого шийдвэрүүд гарч, хүнсний хувьсгал, бодит ажил хэрэг болон хэрэгжихэд бэлэн болсныг эрхэм баялаг бүтээгчид, үйлдвэрлэгчид та бүхэнд бас хэлэхэд таатай байна. Төрийн зөв бодлого үйлдвэрлэгчдийн шаргуу хөдөлмөр доор хүнсний хувьсгал ноцлоо. Энэ бүхэнд байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны зүгээс идэвх санаачлагтай манлайж тэргүүлж оролцох болно. Энэ удаагийн үндэсний хөдөлгөөн ажил болно. Ямарваа нэг ажил бас цаасан дээр үлдээд заримдаа хэрэгжихгүй байх тал байдаг. Одоо энэ ажил бол одоо зайлшгүй хэрэгжих ингээд албатай юуныг хариуцж ажилласан үйлдвэр үйлчилгээний зөвлөгтэй төсөв мөнгө нь батлагдсан, хууль тогтоомжууд нь батлагдсан ийм одоо баталгаатай ажил учраас үндэсний үйлдвэрлэгчид баялаг бүтээгч нартаа бол одоо бардам хэлэх ёстой баха. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал гэсэн энэ хүрээнд бид өөрсдийгөө одоо эрүүл хүнсээр дотоодоо бүрэн хангах, за цаашлбал бүр экспорт нь гаргах энэ зорилгыг бол бодлого маягаар бүгдээрээ олон талаас хамтраад хийх зайлшгүй шаардлага байгаа. Шувууны аж ахуй эрхлэгчнэр бол өндөгнийхөө дотоодын хэрэгцээг бол өөрсдөө 100% бүрэн хангах боломжтой гэдгийг бол энэ дээр зориуд хэлэх гэсэн юм аа.
Арилжааны банкуд 3-5 жилийн хугацаатай жилийн 3-5% хүүтэй нийт 1 их 80 төгрөг хүртэлх хөнгөлөлтөө зээл олгоно. Монгол хүний эрүүл аюулгүй амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх суур асуудлын нэг бол хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх явдал юм. Гэвч бид давсаа хүртэл айлаас гуйж амьдарч байна. Дэлхийд дахинд үүсэж буй олон асуудлын улмаас цаашид бидэнд илүүчлэх хүнс байхгүй болчих мэднэ. Энэхүү нөхцөл байдал бодит эрсдлийг монголчууд бид солгоогоор мэдэрч сэргээрээр төлөвлөн ажиллах зайлшгүй шаардлагатай болж байна. Дэлхийн нийтийг хамарсан цар тахал одоо улсын геополитик дайн тулааны нөхцөл байдал нь Монгол улсын хүнсний хангамж, аюулгүй байдал ямар эрсдэлтэй, ямар эмзэг нөхцөл байгааг та бидэнд дахин сануулж мэдрүүлсэн. Монгол улс цаашид үйлдвэрлэгч орн болохын чухлыг бидэнд бас анхааруулж байгааг бид бүгдээрээ мэдж байна. Тэгээ урд хожид ерөөсөө болж байгаагүй. Урд нь бол бид нар боддог гэсэн яриа л байдаг, цаасан дээр л байдаг байсан бол энэ бол амьдралд хэрэгжээ. Маш их хүмүүсийн хүн болгоны амнаас одоо үйлдвэрлэгчтэй дэмжиж, тийм ээ, Монголдо үйлдвэрлэж байгаа юм болгоныг хөлдөн авалт хий, үйлдвэрлэдэг болъё гэж ярьдаг бас айгүй бахархуу штэ. Баярламаар үйл явдал. Зорилт тодорхой байна. Хамгийн гол нь гүйцэтгэхэд л ажлын уялдаа нөхцөлийг нь бүрдүүлэх, хамгаалах, тэгээ тээвэр логистикийг уялдуулах, хил гайлыг уялдуулах энэ асуудал байна. Энэ хүнсний хувьсгал бол нэг цогцоор нь арга хэмжээг төлөвлөж байгаа л гол ач холбогдол байна гэж байна. Тэгэхээр энэ хувьсгал бол үнэндээ улс орны хөгжлийн хувьсгал. Жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой аж ахуй нэгжүүдийн орлогын албан татварыг 90%-аар хөнгөлөв. Энэ бол Монгол төрийн үүрэг төдийгүй Монгол хүн бүрийн үүрэг хариуцлага, эх орныхоо төлөө хөгжил дэвшилд оруулж бодит хувь нэмэр гавьяа зүтгэл эдгийг онцлон тэмдэглэж хэлхийг хүсэж байна. 19 нэр төрлийн гэж байгаа боловч задлахаараа одоо 55 нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотооддоо бид бол ойрын 2 жилийн хугацаанд бол бүрэн дотоодоос хангах болно гэдгийг хэлье. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлалаар одоо хүнсний аюулгүй байдлын одоо дөрвөтө томоохон өөрчлөлт за хийх энэ одоо хувьсгал энэ хөтөлбөр бол цаг үеэ олсон бөгөөд ойрын хугацаанд зайлшгүй одоо хүнсний аюулгүй байдлын хэмжээнд иржүүлэх ёстой ийм хөтөлбөр гэж засгийн газар чухал ач холбогдол гэж ажиллаж байгаа. Тэгэхээр энэ салбарыг бид нэг шат ахиулж 5 жилийн хугацаанд ингээд дөрвөтөд дэмжиж чадвал ер нь Монгол улсын хөгжлийн бодлого цаашлаад эдийн засгийг төрөлжүүлэх асуудал бол нэлээд одоо эрчимчих байна. Төрийн байгууллага бол ерөнхийлөгч хэлсэн үгэндээ хэлсэн ямар нэг хүн суртал байхгүйгээр энэ хүнсний хувьсгалыг өргөнүүлэхэд 100% одоо оролцоорой гэдгийг одоо загсан байж байгаа. Монгол улсын төрийн тэргуун хэдий эгзэгтэй цаг үед мэрэгэн алхам хийсэн ч баялаг бүтээгч үйлдвэрлэгчдийн дунд амьдралд хэрэгжихгүй ажил байх үе гих эргэлзээ айдас байсан юм. Гэхдээ энэ эргэлзээ тийм ч удаан үргэлжлэлгүй маш богино хугацаанд нийт монголчуудын итгэлийг олж чадсан байна. За 100 одоо хөтөлбөр төсөл одоо Монголын төрөө санаалсан байлаа яг бодиттой хэрэгжсэн 1-2 л байгаа. 90-с дээш дандаа бүтлэхгүй тийм ээ. Мартагдаад гэдэг цаасан дээр үлдсэн төсөл болчиход байна шүү дээ. Тэгэхээр энэ ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгалч гэсэн буруу хэрэгжүүлэх юм бол тийм ээ. Бас зүгээр цаасан дээр үлдээд одоо өнгөрөх эрсдэл бол байгаа. Ягаад тэгэхээр олон ажлууд бас яригдаад үлдсэн хэрэгжилт нь хангалтгүй байсан. Гэхдээ энэ дээр бол одоо төрийн олон холбоо хамаарал бүхий байгууллагуудын уялдаа холбоотой ажиллаж байгаа энэ одоо ажлаа зохион байгуулж байгаа байдлыг харахад бол арайч цаасан дээр үлдчихээргүй юм шиг харагдаж одоо тийм бодол төрж байна. Дотооддоо тарьж борлуулсан үр тариа төмөс хүнсний ногоо суулгац жимсгэн үйлдвэрлэсэн гурилыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөв. Энэ хөдөлгөөн бол үнэхээр ажил болох юм байна гэсэн итгэл найдвар үнэхээр өндөр. Яагаад ажил болоход ингээд магадaltaй байгаа гэхээр энэ хүмүүс чинь төрийн ордноос гарч ажилласан байна. Маш их ажлуудыг хийсэн байна. Ерөөсөө боломж л гэж хараад байна. Илтгэлүүдийг сонслоо. Бодлогоор маш одоо
өргөн сарвартай дэмжлэг үзүүлж эхэлж байгаа. Хөдөө аж ахуйн салбарын хууль эрх зүйн орчин шинжлэгдэж байгаа тийм ээ. Стандарт бүх юмнуудыг шинжилж өгж байгаа шүү дээ. Одоо энэ 5 жилийн хугацаанд хүнсний хувьсгал хийхэд бол шаардлагатай бүх шинжилгүүд явж байгаа. За санхүүгийн дэмжлэг бол одоо тэр жижиг дунд үйлдвэрлэлийн хөнгөлөлтэй зээлүүдийг бол огт авч үзээгүй. Ер нь төслүүдийг бичээд өгдөг. Төсөл бол цаасан дэвчгчдэд үлддэг. Хэзэж хэрэгждэггүй, эзэндээ очдоггүй юм байсан. Тэгэхээр одоо энэ ерөнхийлөгч манай компани дээр ирж ажиллаад боддоор бас жижиг дунд үйлдвэрүүдэргээ яваад ингэж байгаа нас биднэрт энэ санхүүгийн дэмжлэг болон бусад хөнгөлтүүд бол одоо бодтойгоор хэрэгжих юм байна л гэж харж байна. Одоо дэлхийн бусад бүх орнууд нөгөө импортын барааныхаа үндэсний үйлдвэрлэлүүдэд хамгаалаад импортын ижил тустай барааны татварыг бол нэмэгдүүлчихсэн байгаа шүү дээ. Хүнсний хувьсгалын хүрээнд хууль эрх зүйн орчныг сайжруулах, хүнсний салбарт хийгдэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ард иргэдийн эрүүл мэндийг дээшлүүлэх, чадварлаг боловсон хүчин бэлтгэх ажил хийгдэж байна. Тэгэхээр энэ хуулиудаа энэ хаврын чуулганаар батлаад ороод ирэхээр одоо хууль эрх зүйн орчин нэлээд сайжирна. Тэгээд манай энэ баялаг бүтээгчид маань бас энэ хууль хилцэж байгаа энэ цаг үед бас өөрсдийнхөө саналыг оруулах бас бүрэн боломжтой байгаа юм. Энэ яг харахгүй цаг үеэ болсон чухал одоо ийм арга хэмжээ гэж бид нар хүлээж авч байгаа. Арилжааны банкны зээлээр одоо жилийн 20% хүүтэй үндэсний ийм үйлдвэр хөгжөхөд бол одоо маш их хүндрэлтэй. Энэний дараа ашиг гаргаж дээрээс нь эргээд компани хөгжинө гэдэг бол одоогоос боломжгүй зүйлээ тий. Яг энийг одоо анзаарч хараад яг энэ хүүн дээр нь татаас өгч байгаа энэ байдлыг бол маш их талархалтай хүлээж авч байна. Хүнс хөдөө аж ахуйн гаралтай төвхийд боловсруулах зориулалттай тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийг 2027 он хүртэл Эмфордын гайлын албан татвараас бүрэн чөлөөлөв. Энэ хөдөлгөөн нэгэн тийм том хөдөлгөөнд зарлаад бүх төрлийн бодлогоор дэмжиж өгч байна. Зээлийн хүртэл батлаад баг хөдөө зээлээр хангах юм нөхцөл юу бүрдчихсэн байна. Тэгээд өнгөрсөн энэ зарласан хугацаанд ч гэсэн маш их ажлуудыг хийсэн байна л да. Олон улсын болон манай өөрийн дотоодын хийсэн олон судалгаа гараад хүн ам тэжээлэг чанартай хүнсээр бүрэн хангаж чадахгүй байгаа тодорхой байгаа. Иймд одоо хүн ардаа эрүүл хүнсээр хангах гэдэг энэ зорилт бол одоо аюулгүй байдлын одоо том асуудал хөндөж байгаа тул одоо улс төрийн бүх намууд, төрийн захиргааны байгууллагууд, баялаг бүтээгч, хувийн хвшил хамтраад ингээд ховсгол өрнүүлээд хамтран одоо шийдэж байгаа нэг үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Монгол хүн эрүүл байх арга бол хүнс эрүүл байх хэвээр. Хүнсийг цааш нь эрүүл үйлдвэрлэхэд бол хүнсний тоног төхөөрөмжүүд одоо тэгээ бас энэ хүнсний салбарт орох хөрөнгө оруулалтыг бол маш их амин чухал юм асуудлууд байж идэг. Орон нутагт шилжин суурьшсан хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч иргэн аж ахуй нэгжийг 500 сая төгрөг хүртэлх хөнгөлтөө зээлээр дэмжинэ. Би өөрөө нөгөө Канадад нөгөө Украин ферм дээр өссөн хүн байна. Тийм учраас одоо яг энэ уламжлал мал аж ахуйн салбар ферм энэ аж ахуйд ингээд хамтарч хосолж хамтарч ажиллах маш их чухал юм байна. Ингээд хамтарч ажиллах юм бол энэ бэлчээрний дааз хэтэрсэн даазны нэг асуудлыг маш амархан хялбархан шийдэгдэж боломжтой байна. Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөхийн санаачилсан хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд их оронч худалдан авалт 2023 үзэсгэлэнг зохион байгууллаа. Улс орныхоо тусгаар тогтнол хөгжил дэвшил, үр хүүхдүүдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй хүн бүр хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг дэмжиж хамтран ажиллахын зэрэгцээ эх орондоо үйлдвэрлэсэн хоол хүнс, бараа бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авдаг эх оронч хэрэглэгч байхыг Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөх ард түмэндээ уриалж байна. Үндэсний хөдөлгөөний хүрээнд эх оронч худалдан авалт үндэсний үйлдвэрлэл 2023 арга хэмжээг зохион байгуулж байгаад нэг их баяртай байна. Энэхүү арга хэмжээр манай үндэсний үйлдвэрлэгчид үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүнээ олон нийтэд сурчлан таниулах, төр хувийн хвшлийн түншлийг бэхжүүлж, эх оронч худалдан авалтыг идэвхжүүлэхэд бас өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсан ийм үйл явдал болно гэж бодож байна. Төр засгийн зүгээс болон засгийн газрын зүгээс энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаад бас баяртай байна. Ингээд хоёр талд уулзалт болж байгаа нь маш цаашаалтай байна.
төрийн байгууллагуудтайгаа бас уулзаад санал бодлоо солилцоод амтлагаагаа хийлгээд төрийн байгууллагуудаа маш их сонирхож за манай энэ одоо тендерт одоо тэдэнд болно та нар маань бас оролцоод үзээрэй гэх ингээд хамтын ажиллагаа бол маш өргөн дэлгэр сайхан болж байна. Үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжинэ гэдэг бол нэгт ажлын байр бий болгоно, хоёрт ажлын байр бий болгоно гэдэг чинь эх орн дэше хөгжнөл гэж харагдаж байгаа. 2 тэрбум төгрөгөөр бэлчээрийн ашиглалд хамгааллыг сайжруулах, одрын нөөц бэлчээр, усан хангамж, өвс тэжээлийн нөөц хангамжийг нэмэгдүүлнэ. Нэлээд ач холбогдолтой үзэгдэл болж байна. Дотоодын үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн тийм ээ. Тэгэхээр бидний хувьд бол анх удаага орж байна. За энэ жилийн үед манай цэцэрлэгийн байгууллага хүүхдүүдтэй 280 300 орчим хүүхэд одоо яг энэ дотоодын үйлдвэрээс авсан байгаа. За энэ одоо эх орон худалдаа авалт маань 2019 оноос эхэлсэн. Одоо өнөөдрийн ерөнхийлөгч тухайн үед ерөнхий сайд багтаа Монгол Улсын засгийн газраар 2019 оныг эх орон худалдаа авалтын жил гэж зарлаад ингээд одоо энэхүү арга хэмжээ үзэсгэлэнг бол анх зохион байгуулж ирсэн. Энэ үзэсгэлэнгийн хамгийн гол онцлог бол бусад үзэсгэлэнгээс ялгаа нь төрийн байгууллага маш том худалдан авалт хийдэг. Тэгвэл тэр худалдан авалтуудаа үндэсний үйлдвэрлэгчдийн одоо хийж чадж байгаа тэр бараа бүтээгдэхүүнийг чанар стандартын шаардлага хангасныг аваачайл гэж байгаа. Хүнсний өвсгөл хэрэгжиж эхэлсэн 8 сарын хугацаанд төрийн тэргүүний санаачлага биелэлээ олж, баялаг бүтээгчдийнхээ зовлон жаргалыг дэрэгдээс нь мэдэрч, хурдтай ажиллаж, үр дүн гаргаснаар Монгол улсад хүнсний өвсгөлийн салхи эрчийг авлаа.